хэлсэн бол угсраа тоо гэд юугаа яриад байгаа юм бэ гэж байгаа. Энэ нөгөө сургууль дээр байхгүй утгунууд ирж байгаа юм аа. Хэрвээ наа чин сургууль дээр ойлгодог байсан бол би энийг ер нь зааж явах юм шаардлагатай. Сургууль дээр ойлгодог байсан бол та нарын хичнээн жил ойлгохгүй хэдхэн минутын дотор ойлгоод явна гэдэг ойлголт хэцүү шүү дээ. Сургууль дээр задлж тайлбарласан бол болох байсан байхгүй. Тэгээ ердөөсөө задлж тайлбарч чадаагүй. За тэгвэл нэг гишүүн олон гишүүн гэдэг дээр бүр яриа дахиад. Нэг гишүүн олон гишүүн дээрээс нь энэ одоо бүгдийг нь оруулсан. Нэг ба олон гишүүн төсөөтэй гишүүн гэж яагаад яриа л та. Тэ? Нэг ба олон гишүүн төсөөтэй гишүүн гэж байгаа. Төсөөтэй гишүүн гэж яагаад ингэ яриа. За нэг ба олон гишүүн гэж юугаар яриад байгаа. Тэгээд ингээд нэлээд сайн өгдөг ч гэсэн шалгаад үзэхэд нэг ба олон гишүүнээ ялгаагүй л үзээдэг. За тэгвэл нэг ба олон гишүүн гэхээр нэг гишүүн гэж юу хэлэх вэ? Олон гишүүн гэдгээр за энэ дээр нэмэх хасахаар за нэг ба олон гишүүн гэчээд тий. Тэгээ ерөнхий үржигдэхүүн юу юм? Төсөөтэй гишүүн гэж юу ингэж яриад та. За нэг ба олон гишүүн дээр ярихлаар одоо би нэг 100 гэж байгаа л ярьдаг шээ. 100 тэнцүү 80 дээр нэмэх нь одоо 40 хасах нь 20 гэдэг ингэхлээр ер нь олон гишүүний буюу дараагийн гишүүн хилцэн шинж тэмдэг бол нэмэх хасах тоо аваад ороод ирвэл дараагийн гишүүн хилцэн байдаг байхгүй юу? Тэгэхээр энэ нөгөө дараагийн гишүүн эхэлнэ гэдэг чинь энэ тоо чи ингээд дууссан гэсэн. Тоо ер нь цифр нь дуусаад тухайн тоо дуусч байгаа буюу дараагийн тоо тэмдэг аваад ороод ирж байгаа. Энд эрэг 80, эрэг 40, сөрөг 20 гэдэг ингээд тоонууд байж байгаа. Би та нар дээр тоо дээр үзүүлсэн 5 сөрөг 3 гэдэг тоо байдгүй байдаг. 5 дээр нэгтгэх нь сөрөг 3 гэхээр 5-аас хасах нь 3 гэдэг 2 байдгүй байдаг. Тэгчээд хасах 3 нэмэх 5 гэхээр бас 2 байдгүй байдаг. Тэгээ эднийг бол та нар одоо ингээд тоон шулуун дээрээс харчих чадна шүү дээ. Тэгэхээр энэ одоо ингээд одоо явахлаар хасах 20, нэмэх 80, нэмэх 40-өөс нь адилхан. Тооны өмнөх тэмдэг тухайн тоондоо хамаатай хойно урдаа орсон ч нөхдөө тэмдэгтэйгээ явах буюу сөрөг 20, эрэг 40, эрэг 40 гэдэг ингээд. Хойно урдаа орж болно тэмдэгтэйгээ явна. Энийг олон гишүүн гэдэг. Энийг олон гишүүн. Олон гишүүний шинж тэмдэг болоо нэмэх хасах тэмдэг аваад ороод ирвэл дараагийн гишүүн хэлсэн гэсэн үг шүү дээ. Тэгвэл нэг гишүүн гэж. Тэгвэл ингээд үржих хуваахаар барьцалдчих юм бол нэг гишүүн. 5-ыг үрждэг нь 4, үрждэг нь ингээ 20 болж байгаа 5 тий. Ингээд 25 100, ингээд 8, хуваах нь 2-ыг үрждэг нь 4 гэдэг ингэх юм бол энэ чинь бас л ер нь эргээд 100 байхгүй юу? Энэ эндээ хураагдана. Энэ эндээ хураагдаад 4, 4 5 20 25 100 ер нь бол ингээ ингэсэн байсан ч эргээд бол эн чинь 100. Тэгэхээр үржих хуухаар наалтчвал нэг гишүүн юм биш. Үржих хуах дотроо. Даашаа 4-ыг үрждэг нь хасах 5 гэвэл 4-өөс 5-ыг хасгаагүй шүү дээ. Тоогийн тоогоор тэмдгийн тэмдгэрийн. За тэгвэл нэг ба олон гишүүн гэдэг нь ингэж ялгагдана. Тэ? Олон гишүүн гэдэг бол нэмэх хасах тэмдэг аваад ороод ирэх юм бэ? Тэ? Нэг гишүүн гэх юм бол үржих хуваах дотроо барьцалдсан байх гэсэн үг тий. Хуваах дотроо энийг хувиргаж бичсэн гэж яриад байгаа. Энд хувиргаж бичсэн. Зүгээр хувиргаал бичсэн болохоос биш нэг л гишүүн. Тий. Хувиргаж бичсэн. Энийг олон гишүүндээ задлж бичсэн гэж ярих ба. Задлж бичсэн гэж. Салгаж юм уу? Салгаж ч юм олон гишүүд салгаж багш нь энийг бас ингээд одоо ном бичнэ гэж бодоод байгаа. Үгнүүдээ маш сайн оруулахгүй бол угаасаа энэ математикийн үг зүйтэй оруулахгүй ойлгохдохгүй яваад байгаа юм бил. Тэгээ ердөөс ингээд тайлбарлсан задлсан юм байхгүй. За бод энэ тэгвэл энэ олон гишүүн энэ нэг гишүүн гэдэг хоёр төрлийн юм ярьлаа. Тэгвэл энэ одоо нөө периметр дээр л гардаг байхгүй. Периметр гэхээр ингээд томьёо тавиад идэг. Периметр гэдэг бол хүрээний урт буюу бүгдийн тойруулаад нэмтсэн л юм байхгүй юу нь бол. Хин ч гэсэн яг мэдх нь мэдчихл байгаа л да. Тэ. Энэ 2, энэ 3 гэ. Тэ. Тэгвэл анхдагч ойлголт нь зүгээр хүрээний урт гэдэг бол бүгдийн тойруулаад нэмсэн. Өнөөдөр энэ хичээл орно. Хүрээний урт. Тэгээд энийг хувиргаж бичихтэй 2 дээр 2-ыг нэмээд ер нь нэг байрыг сольж болдог. Тэ.
тоонууд тэмдэглэл авч явжвал хариу нь хамаагүй хариу нийжлэх гарна гэж байгаа шүү дээ. Энэ ингээд ингээд буюу эрэг 2 эрэг 3 эрэг 2 эрэг 3 тэмдэглэл авч явж байна гэж тийм. Тэгэнгუთ энийг 1 болгосноо болгосон 4 энийг 6 болгосноо болгосон. Тэгэнгუთ 4-ийг 2-ыг үржигдэх нь 4 2-ыг үржигдэх нь 3 болох. Тэгээ үржих хуваагаар холбогдвол 1 гишүүн гэдэг байгаа шүү дээ. Тэгээ энэ бол биш ээ, энэ 2-ыг үржигдэх нь 2 юм биш. 2-ыг үржигдэх нь 2 юм байна. Тэгэхээр энэ буцаад энэ үржих хуваагаар холбогдвол 1 гишүүн гэдэг одоо зүгээр хувиргасан юм чи 1 гишүүн дотор л байгаа. Зүгээр хувиргаал бичсэн гэсэн. Тэгвэл энэ 2 гишүүн хിവэрэ байгаа. 1 нэмэхтэй юм чи 1 нэмэхээр тусгаарлагдсан 2 гишүүн хിവэрэ байгаа. 2 гишүүнд хоёуланд нь 2 гэдэг ерөнхий үржигдэхүүн байна уу? Байна. 2 гэдэг. Тийм. Тэгээд энэ 2 гэдэг ерөнхий үржигдэхүүнийг хаалтны өмнө гаргаад 2 дээр нэмэх нь 3 гэсэн байхгүй. Гэхдээ бас энийг жоохон эвтэйхэн харуулахын тулд ингэж бичих хэрэгтэй. Тэгэхээр энэ ямар тоо бэ нэхээр эн чинь энэ 2 чи энд ороод ирсэн. Энэ 3 чи энд ороод ирсэн. Тэгээ ингээд ерөнхий үржигдэхүүн математик одоо 2 гишүүнээс ижил үржигдэхүүнүүдийг хаалтны өмнө гаргадаг. Энийг ерөнхий үржигдэхүүн хаалтны өмнө. Ерөнхий гэдэг чинь 2 гишүүнд хоёуланд нь ижил ерөнхий тоо байна л гэсэн үг. Тэгээ ерөнхий үржигдэхүүнээ хаалтан дотор гаргахаар хаалтан дотор 2 дээр нэмэх нь 4-г. Худлаа гэвэл энэ худлаа гэвэл шалгаж үзэх юм бол 4 дээр 6-г нэмсэн 60, 2-ыг энэ 5-аар үржүүлсэн 60 болох байхгүй. Тэгэхээр энийг ерөнхий үржигдэхүүн хаалтны өмнө гаргаж байгаа. За тэгвэл ерөнхий үржигдэхүүнээ тэр хаалтны өмнө гаргаад байгаа тоо нь x байх юм бол ерөнхий үржигдэхүүн нь x байх юм бол төстэй гишүүн гэдэг байгаа байхгүй. Нөө төстэй үржигдэхүүнтэй. Энэ болохоор тоо байгаа. Тэгвэл 4x нэмэх нь 7x гэвэл 2 гишүүн мөн үү мөн x нь байна уу бэ? Тэ? X хэлээ 4 дээр нэмэх нь 7 гэдэг юм гээд. Тэгээ энийг ерөнхий үржигдэхүүн гэж яриад. Тэгээд нөгөө ерөнхий үржигдэхүүний өмнө хасах байж болно. Тэг. 4x хасах x гэхэд энд 1 байгаа. 1-ийг тавилаа. X-а гаргалаа. 4 эхнийхээс дараагийнхаас энэ чи x нь гарсан юм чинь хасах 1 ингээд 3x гэж байна. Хасах 5x хасах x гэхэд энд 1 байгаа юу байгаа. X-ийг гаргалаа. Хасах 5 хасах 1 гээд хасах 6x гэсэн ийм маягтай. Тэгэхээр энэ нэмэх хасах тэмдэг ороод ирүүл дээр бол дараагийн гишүүн хэлцэн. Тэгээс үржих хуваах дотроо бол 1 гишүүн. Энийг ердөөсөө яагаад нарийн дахин ярьдгүй би гайхаад байгаа. Тэгээ энэ x нь хаалтны өмнө гарснаа гарсан. Хаалтны дотор энд сүрэг 5 байна уу бэ? Энд сүрэг 1 байна уу бэ? Сүрэг 5 сүрэг 1 чи сүрэг 6 болох уу болно гэд ингээд байгаа. Тэгээд нөгөө ерөнхий үржигдэхүүн нь үсэг болон төстэй гишүүн гэж яриад байгаа. Нэмэх хасах тэнгээр тусгаарлагдчих юм бол олон гишүүн гэж яриад байгаа. А үржих хуваах дотроо бол 1 гишүүн. Тэгээ энийг ердөөсөө нэлээд сайн үгдүүд хүртэл анзаарахгүй орж ирдэг. Тэгээ рефлексээр сурах маягтай ийм байгаад байдаг. Тэгээ ингээд аливаа ямиг нэлээ нарийн сайн юу ачих юм бол нарийн сайн нэгтлээд үзчих юм бол бос юм нь бол зүгээр аяндаа л гарч орж ирдэг. За би энэ юу ярих гээд энэ дээр юу ярьсан гэж. Тэгвэл хасах 5-ыг хасах 2-т үзүүлэхээр хасах арга болох уу? Юу, тоогийн тоогоор тэмгийн тэмдгээр үржүүл гэж ярьдаг те багш нь. Тийм. За тэгвэл үржүүлж үзье за. Хасах 5-ыг мөн үү? Энд чинь 1 гишүүн шүү дээ. Үржихээр холбогдсон. Тоогийн тоогоор үржүүлвэл хэд вэ? Хэд вэ? 2 5-ыг хасах арга. Бишээ хасахын арга. Хасах юу гэдэг үлээ? Хасахаас нэмэх. Нэмэх гэдэг шүү за. Тий. Энэ 6 дугаар ангид үздэг. 6 дугаар ангид үздэг. Тэгээ би болохоор 3 дугаар анги хөвт үзүүлчихдэг. За тэгвэл нэмэхээр тэр нөгөө тоогийн тоогоор тэмгийн тэмдгээр гэдэг шүү дээ тий.
Тэрэн дээр тэмдгээр гэдэг нь нэмэх гээд нэмэх хасах гээд хасахын нэмэх гэдгийг шүү заяа. Багшны энийг дахиад тавьчих за. Тий. Бага ангийн хүүхдүүд нөгөө урд нь давталттай үзэг болохоор андуурсан байж болно. Одоо ойлгоцсон уу? Тэмдэг дээр нь тэгж ярьдгийг ойлгосон уу? Ойлгосон. Тий. Хэрвээ хасах 5 хасах 2 байвал хэд болох вүлээ? Тоон шулуун дээр. Хасах 5-аас ийш 2 явахлаар хэд дээр ирэх вүлээ? Хасах 7 юм уу? Хасах 3. Тий, хасах 7 мөн тий. Нэг гишүүн олон гишүүн гэдэг дээр нэлээсээ ярих хэрэгтэй. Үржих хуваахаар наалдчвал энэ байсан ч нэг гишүүн штэ. Хоёулаа хасах тэмдэгтэй байсан ч үржигээр холбогдсон. Хасахын нэг гишүүн тий. Нэг гэж байгаа. Тэгээд энэ ерөнхий хоёр гишүүний хоёулаа ижилхэн үсгтэй байгаад үсгийн ерөнхий үржигдхэн гарахыг төстэй гишүүн гэдэг. За одоо энэ дээр бодъё. Энийг би заахтаа за эхлээд энийг засагдах бутархаа яг дахиад нэг ганц 2 минутанд явж ярьчих. Тэгээд засагдах бутархааг холимог биш байжээж үржих хуваах руу шилжүүлдэг. Тий. За тавтлаг хэдэн минут авах юм бол 25 минут. Тий. Одоо энэ хараа энэ ингээд идэг штэ ер нь. Тий. Тэгэхээр ч айгу утгагүй байхгүй юу яагаад байгаа юм бол гэд ингээд. Тий. 4-ийг үржих нь 7 нэмэх нь 1 гэд ингээд байгаа шүү тий. 7-ны 29 мөн үү? Гарна. А гэхдээ багшийн 4-9-оор тухтаа нарахгүй энэ одоо бол нэг гишүүн байгаа байхгүй юу? Ингээ холимог бутархаа нэг гишүүн. А бүхэл бутархааныхаа төвшөнд бол 2 гишүүн болчихж байгаа. Одоо нэгжийн зэрэг одоо нэг бүхэл өөр төвшөнд ороод ирж шít. Тэгвэл энэ нэгний гэж яагаад энийг 7-оор өргөдөхөөр 4-ний 28 болох уу? Энийг 7-оор энийг 7-оор үржүүлэхээр болно шүү тий. 7-ны 28 уу? 7-ны 28 биз тий? Тий. 7-оор үржүүлээ 7-ны 28. Тэгээд 7-ны 28 дээр 7-ны 1-ийг нэмэхээр 7-ны 29 мөн үү? мөн. Тэгэхээр энэ холимог бутархаа дээр бол бүгдийг задлцаар байгаа чинь тий? Тий. Холимог бутархаа дээр бол ингэ ш. Тэгвэл холимог бутархаа дахиад нэг жоохон энэ хичээл дээр яг ерөнхийдөө орно л доо тий? 4 бүхэл 7-ны 5 дээр нэмэх нь 3 бүхэл 7-ны 4 энтер гэдэг үйл 4 дээр нэмэх нь 7-ны 5 гэж задлцаар байгаад холимог нэмэхтэр бол задлцаар байгаад бодно шүү дээ. Тий. Бүхлүүд нь 7 юу? Бүхлүүд нь 7 тий? Тий. Бутархаанууд нь 7-ны 5 дээр 7-ны 4-ийг нэмэхээр 7 дээр нэмэх нь 7-ны 9 мөн үү? Тэгэхээр энэ 7 дээр нэмэх нь 7-ны 9 чинь 1 бүхэл 7-ны 2 болох уу? Болно. Тий. Тэгэнгუут нь буцаагаад 7 дээр нэмэх нь 1 7-ны 2 гэдэг ингэж болно тий? А болно гэсэн. 8 бүхэл 7-ны 2 буюу цуг байсан ч нэмэхээр салгадаг нөгөө энэ холимог нэмэхтэр бол асуудал байхгүй салхасаар байгаад бодно. А гэхдээ энд ингэж орж ирэх юм бол энийг засагдах бутархаа болгоод засагдах бутархаагаа буцаж ийм болгож яана л гэсэн санаа шүү дээ. 9-ийг 7 хуваахад ийм гарна үстэй. Хан. За тэгвэл холимог дээр ийм юм бэ. За тэгвэл холимог хасах дээр нэг давтах гэж байгаа тий. Тэгээ холимог хасах дээр одоо би та нар яагаад нэлээд сэргэлэн хүүхдүүд ч гэсэн холимог хасах дээр болохгүй байгаа юм бэ гэдгийг тайлбарлаж ярьсан шүү дээ. Шууд аваачаад заачдаг гэж ярьсан уу багш нь? Шууд аваачаад нөгөө бүхэл тооноосоо нэгийг ингэж жагаад ямар ч ингэ тийм юу ахгүй авч заачдаг баг. Одоо энэ саяны нөгөө 10-аас хасах нь 8 бүхэл 7-ны 1 гэж байгаа. Энийг 9 бүхэл 8-ны 8 гэж бичиж байгаа байхгүй. Тэгээ даашаа энд нэг бүхэлтэй бай. Тэгээ бүхлээс нь бүхлийг хас 7 бүхэл 8-ны 1 гэдэг ингээ гарна. Тий. Жоохон хүндрээд ороод ирвэл эн чинь ингээ болохоо бичдэг баг. Жоохон хүндрээд ороод ирэхэд тэгвэл энийг багш нь яагаад буруу энийг ер нь алхсан утга гэж яриад байгаа юм гэж энийг тэгвэл би энийг яагаад ийм болгосыг яриа л та. Тэгвэл 10-ыгаа ер нь 9 дээр нэмэх нь 1 гэсэн юм байна л та. Мөн үү? Хасагдагч бол ингээд өмнөө байгаа юм. 1 2 3 4 5 гэдэг. Хасагч нь 3 бүхэл 2-ны 1.
3 бүхэл 2-1. Ингээ хассан чи бүхлээж бутаргаагаа цуг хассан байгаа үз. Нэгийгээ часна, 3-ыг часна, хагасыгаа часна. Энэ 2-1 үлдчихэж байгаа шүү дээ. Энэ 2-1 биш ээ. Энэ бүхлээ часаад бутаргаагаа часахаар нэг бүхэл 2-1 үлдчихэж байгаа. Энэ үлдчихэж байгаа. За тэгвэл энэ багш чинь Бас ийм араар бодчих одоо ингээ 10-аас 4-ийг хасаад 6 тэгээд 10-аас 4-ийг хасаа ингээ 6 тэгээд 8-ны 1 нь одоо жаргахад тийм одоо 10-аас 4-ийг хасаад 6 тэгээд 6 8-ын 48 тэгээд 48 дээр 1-ийн нэмээд 49. Алийг бодвол тээ. 4-ийг хасаад 8-ийн 1. Та багшны энэ дээр бичээд авъя да 10-аас хэдийг хасах юм? 10-аас 4-ийг хассан. За. 8-ийн 1. Тэгээд 6 Хин асууж байна. 10-аас 4-ийг хасахаар ингээ 6 гарна. Тий 10-аас 4-ийг часна 8-ны 1-ийг часна гэдэг байгаа тий. Тийм. 6 гарна 6-аас 8-ны 1-ийг хасна тий. Би 6-гаа 8 дөржүүлээ тэгээд 48 гарсан. Яг чи ингээд шууд нөгөө хуучин аргаар ингээд 8-ны 48-аас хасах нь 8-ны 1 гэх гэдэг мөн үү? Тэгээ энэ болох нь болно. Гэхдээ энэ айгу явцсан арга гэдэг байгаа байхгүй. Болох нь болно. Тий. Энэ тэгвэл 5 бүхэл 8-ны 7 гарч ийн үү? Бүхэл 8-ны 7 гарч байгаа үз. 6 бүх энэ би бас тэнэгтээд ингээд 48 дээр 1-ийн нэмээд 49 хараа 49-ийн 8 хуваагаа тэгээд 6-ны 1 гарсан. Энэ юм баггүй. Одоо чи нөгөө 10-аас 4-ийг хассан тий? Тий. Тэр нь 6 болсон уу? 6-га 8-ны 6-ны 1-ээ хоёулангаар 8-аар үржүүлэхээр 8-ны 48 болох уу? Болно. Тэгээд 48-аас 1-ийг хасахаар 47 гарах уу? Хөө ханд нь 48 дээр 1-ийг нэмсэн. Энэ хассан байхгүй. Нэмэхгүй байхгүй. Хассан байхгүй. Бүхлээ час бутаргаа час гэдэг шүү тий? Тий. Тэрийг би одоо дахиад зааж өгч जैन заяа. Тий. Энийг зургийг аваад авчих. Бүхлээ час бутаргаа час гэдэг ингэж байгаа шүү дээ. Одоо энэ дээр айгу сонгодог жишээ 5-аас хасах нь 3 бүхэл 2-ны 1-ээр 5-аас 1 бүхэл 2 бүхэл 3 бүхэл 2-ны 1-ийг хасахлаар 1 бүхэл 2-ны 1 гарч ийн үү? Энэ 1 бүхэл 2-ны 1 мөн байгаа үсэ тий? Тий тэгвэл бүхлээ час бутаргаагаа час гэхээр болж ийн үү? Болмог энэ цуг хасна гэж энэ цуг хассан тий? 1-ийг час 2-ыг чассан 3-ыг чассан хагасгаа сарьсан мөн үү? Тэр холимог хасах дээр бол одоо бүхлээ час бутаргаагаа час гэд чи энэ дээр бол зүв авч явж штэ. Тэгээд 4-ыг час 8-ны 1-ийг час гэж байгаа штэ тий. Энэ яг энгийн төвшөндөө ийм заяа. Тий. Тэгээд тэр ерөнхий хасах нэг гэж нэг хичээл оруулж ирээд байгаа юм аа. Тэр сургууль дээр байдаггүй. Тий. За тэгвэл сургууль дээр байдаггүй юмыг ер нь дахин бодож үзээд нэрээ тиймгээд энэ доод ангидаа бол нэлээд давтагддаг. За тэгвэл багш нь ингэ. Энэ дээр дахиад 5-аас хасах нь 3 бүхэл 2-ны 1 дээр юу вэ? За холимог хасах үзэхгүй хүмүүс нь гарч иж болно хамаагүй шүү. За тэгвэл 5-аас хасах нь 3 бүхэл 2-ны 1 гэж. Сая нөгөө бүхлээ часна бутаргаагаа часна гэхээр 5-аас 3-ыг часна 2-ны 1-ийг часна гэд мэдчихэж байгаа тий. Энэ 2 болох уу? Болно. 2-оос 2-ны 1 хас. Тэгвэл энэ 2-ыг 1 дээр нэмэх нь 1 гэж таталдаг тий. Тэгээд 1-ний 1 гээд энийг 2-ны 2 гэж бичиж болох уу? Одоо энэ чинь энэ яваад байна шүү дээ. Энэ 2-ны 1 чинь 1-ний 1 чинь 2-ны 1 гэж бичих болох уу? Энэ хүүхдүүдээ энэ 2-ыг чинь
энэ хоёрыг нэг дээр нэмэх нь 1 гэж задлсан байхгүй. Тэгээ аливаа ямиг нэгний гэж болдог байхгүй. X байсан ч нэгний X гэж бочиж болно. 5 байсан ч нэгний 5 гэж бочиж болно. Эргээд харахад 5 штэ. Килограмм байсан ч нэгний гэж бичиж болдог байхгүй. Тэгээ энтэй үйлчлэх гэж байгаа юм чи хоёроор өргөдөж байгаа байхгүй. Тэгэхээр 2-ны 2 болчихж байгаа. Тэгвэл эн чинь 1 дээр нэмэх нь 2-ны 1 гээд 1 бүхэл 2-ны 1 болж байна уу? Бүхлээ час бутаргаагаа час гэдэг байгаа үст. Бүхлээ час бутаргаагаа час гэдэг байгаа. Тэгэхээр энэ холимог хасах дээр энд бол хасах тэмдэг гарчаад байгаа байхгүй энд. Энд бол гараад. А гэхдээ энийг задал гэсэн үг байхгүй юу? Энэ хоёроосоо нэг бүхлийг салах гэж. Нэг бүхлийг салгачаар энд нэг үлдчихэж байгаа байхгүй. Тэгээ энэ салгаж байгаа нэг бүхлийгээ буталж гин гэсэн. 2-ны 2 ч байсан нэг бүхэл 100-ны 100 байсан ч нэг бүхэл шүү. Тэгвэл эндийнхээ эрх шиг тохирол задлах юм чи 2-ны 2 гэж байгаа байхгүй. Тэгээ ердөөсөө тийм нэг бүхлийг задлж байгаад юу яах цагийг минут руу шилжүүлж одоо авч явах ч юм уу иймэрхүү аргаад бодвол гацхгүй бодоод ирэхгүй бол ингээд юу ячаар одоо нөгөө нэг шууд авчаад ингээд тайлбарлахаар гацаад байгаа юм ингээд тайлбарлаж байгаа. Энэ 10 яагаад юм болохсон? 9-тэй нэмэх 1 гэдэг гисэн байхгүй. За тэгвэл нөгөө холимог хасах дээрээ байсан уу? Нэг холимог хасах бодох гээд байгаа тий. Тэр холимог хасахмаас ер нь сургууль дээр нэмж ордгийн шүү хичээл дээр. Яагаад тэгвэл одоо багшийн яриад байгаа арга угаасаа юун дээр байхгүй. Ном дээр. Тэр ном дээр бол ерөнхий хасах нэг гэж ордгүй. Тэгээ ерөнхий хасах нэг гэж хичээлээ одоо тэгвэл давталхан дээр давтчихъя. Тэгээд хин юу мэдэхгүй байх, багшаа би энийг мэдэхгүй байх гэдэг ер нь давталганы өмнө 10 минутын өмнө ч юм уу хичээл дээр ч юм уу тэр мэдсэн байх ёстой сэдвээсээ буюу яг тэр эхний хэдэн өдөр үдсэн хичээлээсээ асуун. Тэгээд та нар тархитлахад цэвэрхэн орж ирэх юм бол наад процент тэр номон дээр байгаагаас илүү амархан болж харагдан заяа. За тэгвэл энэ дээр өөр ямар тоо энэ хасах 4 бүхэл энийг гэсэн тий. За тэгвэл энэ хасах 5-ыг хасах 1-ийг үржих нь 5 гэж бичиж болох уу? Тоогийн тоогоор тэмдгийн тэмдгээр ихэд болох уу? Буцаад үржүүлэхэд хэвээрээ юу? 5-1-ийн 5 хасах нэмгийн хасах тий. Болж байгаа үстэй. Тий. Хасах 1 гिचээд 5-ыг 4 дээр нэмэх 1 гэж бичиж болох уу? Болно шээ. Тэгвэл эн чинь ерөнхий хасах болчихжээ. Яг энд бол зүгээр хасах 1 байсан. Ерөнхий гэдэг чинь одоо ингээд 2 өвний өмнө хасах тэмдэг буюу хасах 1-ийг 4-өөр ч үржүүлнэ, 4-ийг ч хасах 1-ийг нэмэх 1-ээр ч үржүүлнэ, нэмэх 1-ийг ч хас гэдэгтэй адилхан. Тэ? Одоо энд бол бүхэл тоо байна. Тэгвэл хасах 3 бүхэл 2-ны 1 чинь хасах 1-ийг үржих нь 3 бүхэл 2-ны 1 мөн үү? Тоог 1-ээр үржүүлэхээр тэр та хэвээрээ те? Хасах нэмхийн хасах хэвээрээ үстэй. Тэгээ хасах 1 гээд энэ нөгөө 3 бүхэл 2-ны 1 чинь нэгжийн төвшний хувьд бол 2 задарна. Тэгэн ууд хасах 1-ийг 3-аар ч үржүүлнэ, 3-ыг ч хасах 1-ийг 2-ны 1-ээр ч үржүүлнэ, 2-ны 1-ийг ч хасах гэсэн ийм юм яриад байгаа. За тэгвэл 10-аас хасах нь 4 бүхэл 8-ны 1 гээ. Тэгвэл ер нь энэ яатсан гэвэл 10-аас 1 удаа 4 бүхэл 8-ны 1-ийг хасах гэсэн үг байна. Энэ эргээд харахад худлаа ярьсан юм байхгүй энэ. Хасах 1-ийг ялгаж байгаа. Тэгээ энийг ямар одоо бүхэл тоотоо үзэх юм бол хасах 4 гэдэг бол хасах 1-ийг үржих нь 4-тэй адилхан байна. Тоогийн тоогоор тэмдгийн тэмдгээр тоог 1-ээр үржүүлвэл тэр тоогоороо хасах 1-ийг хасах. За тэгвэл энэ 10-аас хасах нь 1 гिचээд энэ нэмэхээр харагдаж байна уу? Нэмэхээр харагдаж байна тий? Нийлбэр юм шиг салгаж болох уу? Энэ ингээ хасахмасахтай ядаргаатай харна энэ хасах 1-ийг тусгаарлаад энийг уснаас уураа гаргасан нэмэх юм шиг хараад нэмэх юм шиг харангуут нэмэхээр салгацсан баг. Тэгвэл энэ хасах 1 чинь ингээд зүгээр байсан бол одоо ерөнхий хасах 1 болчихж байгаа. Ерөнхий гэдэг чинь 2 задлангууд ерөнхий болчихж байгаа. Тэгээ 10-аас хасах 1-ийг 4-өөр ч үржүүл 10-аас 4-оор ч хас энэ хасах 1-ийг
8-ны 1-ээр ч үржүүл 8-ны 1-ийг ч хасах байхгүй. Тэгээ 10-аас 4-ийг хасахаар 6 мөн үү? Тэгээ та нар хэлээд байгаа нэгийг бүтэлж орж иргээд байгаа шүү дээ. Ингээд. Энэ 6-гаа 1 гэсэн. Одоо тэгвэл 1-ний 1-ийг 8-ны 8 гэж бичих болох уу? Хэвээрээ те? Ингээд 5 бүхэл 8-ны 7 мөн үү? Мөн. Ингэсэн шүү заяа. Бүхлээ час бутаргаагаа час хийцэн. Тэгээ одоо бүр хамгийн энгийн төвшөндөө бүхлээ час бутаргаагаа час хийх байхгүй. Тэгээд ингээ хасах болонгууд энийг 5 дээр нэмэх нь 1 гэж задлсан баг. Нэг чинь дураараа штэ. 2 туваа гэж хэлдэг. 2 туваана 10-ыг хасах 2 туваа. 10-ыг хасах 2 туваа. Тоогийн тоогоор хуваагаар хийдэг. Тогийн тоогоор хуваахаар 5 болно. Нэмхээ? Хасах нэмхээ? Хасах нэмхий. Хасах. Тэг за багш энэ дээр ингээ нэмэх за энэ 6 дугаар ангид үздэг. Нэмэх хасахын хасахын нэмэх үйдэг шүү за. Тэрийг юунд нөгөө ам дотор өвлж байгаа тогтооч өрөө заяа. Хасахын нэмэх юм бэ? Нэмэх хасах юм бэ? Тэгээ тогтооч өрөө за. За хиний балжин нэмийг оруулж ирсэн тэр юг нөгөө тун анги дээр асуухтаа оруулж байна уу гэдэг дээр нь давтчихъя. Тэг. Асуухтаа байна уу гэдэг дээр том анги дээр эхний 3 минутанд давтаад өгье заяа. Тэр бүх модны тэдний тэдгээд маргааш өглөө заяа. Тэг. Том ангийн хичээлээ бүх мод гэхээр x-гээд x модны 12-ны 5 гэхээр тэрийг үржүүлсэн байхгүй. Тэр ер нь давтахад болохгүй юм байхгүй. За энэ мэд маргааш давтлахтаа бүхлээ час бутаргаагаа час гэж наа чи энэ сургууль дээр байхгүй арга яалтчихгүй. Энэ аргыг нэгэнт мэдчих юм бол та нар нөгөө пунктын бусад хувиргалтууд дээр энэ хувиргалтууд маш чухал хэрэгтэй. Тэгээ эргээд харахад тоогийн тоогоор тэмдгээр ихэд энэ дээр ч гэсэн бас орж ирж шít. Энэ хасах нэгийг 4 бүхэл 8-ны 1-ээр үржүүлсэн тоогийн тоогоор тэмдгээр ихэд хасах 4 бүхэл 8-ны 1 байна. Тэгээд энэ дээр яасан гэвэл 4 бүхэл 8-ны 1-ийг нэмэх юм шиг хармаар байгаа байхгүй. Тэнгүүд ерхий хасах нэгээсээ тусгаалцсан. Нэгэнт нэмэх юм шиг харагдсан юм чинь нийлбэр тоогоор задлангууд энэ хасах нэг чинь ерхий буюу 2 юмны хасах нэг болоод 4-ийг час 8-ны 1-ийг час болчихсон. За 8 6 40-с хичээл орно. Тэгээ их мэдчлэн хичээл дээрээ ч асуу тэр мэдсэн байх ёстой гэдэг хичээлийг бол яалтчгүй